Өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ Улаанбаатар хотод 14 цаг болсон байна. Тэнгэр телевизийн Тэнгэр панелийн дараагийн дугаар эхэлж байна. Даваа гарагт бид технологийн салбарт болж байгаа сонио очны талаар ярьдаг уламжлалтай байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт бид хэмэл оюуны агентийн талаар ярилцах болно. За хаврын улирал бол технологийн салбарын хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулагддаг уламжлалтай. За өнгөрсөн 7 хоногт Google компани өөрсдийнхөө хөгжүүлэгчдэд зориулсан хамгийн том арга хэмжээгээ зохион байгууллаа. За энэ дээр агентийн системтэй холбоотой хэд хэдэн томоохон шинжилэлтүүдийг танилцуулсан. За энэ мэтчлэн Google тэргүүтээ Anthropic, OpenAI гэх мэтчлэн хэмэл оюуны салбарын гол тоглогчид агентийн системийг нэлээдгүй ач холбогдол өгч авч үзэж байгаа. За үүнээс гадна хөгжүүлэгчид болон бизнесүүд аль хэдийн агентийн системийг бол өөрсдийнхөө ажилд бол хэрэглээд эхэлж гисэн байгаа. Тэгэхээр энэ талаар бас өөрсдийнхөө мэдээллийг хуваалцахаар манай студид зочд ирээд байна. За намайг даваагийн хамтран үүсгэн байгуулагч Золбоо олон, за Metacogmetrics-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Хүрэлбаатар болон за Игүнэ компани хэмэл оюуны инженер Батманлаа нар ирээд байна. Өглөөний мэндийг хүргэе та бүхэнд. Өглөөний мэнд. Тэгэхээр энэ яг хэмэл оюунтай холбоотой маш олон мэдээллүүд хаасаагүй хөвөрдөг болчихлоо тий. Тэгэхээр энэ сүүлийн үед гарч ирж байгаа ялангуяа нэг 25 оноос гарч ирж байгаа агентийн 90 үе гэж нэрлэж ах шиг байна тий. Хэмэл оюуны агентийн 90 үе. Тэгэхээр хэдүүлээ энэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж та бүгдийг урьсан байгаа. Тэгэхээр би Батманлагаас бас хамгийн ихний асуултаа асуумаар энэ ер нь хэмэл оюунд суурилсан агент гэж яг юу хэлээд байгаа. Энэ яг хизэнээс гараад бий болцсон. Ер нь яг үнэхээр яг тийм бүтээмжтэй байж чадаад байгаа юм. Тэр талаар бас чи өөрийнхөө барьсан. За ер нь хэмэл оюухан дээр суурилсан агент нь өөрөө юу вэ гэхээр нэг тийм цогц систем гэж ойлгож болно. Тэр систем нь үндсэндээ ойр дагвих тренд болоод байгаа ч гэсэн үндэс суурь нь одоо олон 10 жилийн өмнө одоо төлөвлөлтийн системүүд байдаг ч юм уу, эсвэл одоо экспертийн системүүд ямар нэгэн байдлаар роботоор эсвэл скриптээр кодоор процессыг автоматжуулах системүүдээс эхэлсэн байдаг. За энэ анх эхлэхэд байсан системүүдийн үндсэн дутагдал нь юу байсан бэ гэвэл одоо айгууд нэг тийм нарийн домен дотор нарийн тодорхойлолтой зүйлийг гүйцэтгэдэг байсан. Тийм учраас одоо уян хатан байдал гэж байгаагүй. За тэгээ 22-23 оны үеэр LLM гэдэг зүйл хөгжөөд гарч ирснээр тэр уян хатан байх чадвар нь өөрөө энэ системүүдээр дахиад нэг давхарга болж орж ирсэн байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө юу вэ гэхээр уян хатан байдлаар илүү өргөн цар хүрээний асуудлуудыг одоо эргэцүүлж бодож шийдвэрлэх чадвартай системүүд байгаа юм аа. Тэгээ ард нь үндсэндээ эргэцүүлэх давхарга дээр нь LLM-ууд явж байдаг. Боёо одоо том хэлний загварууд нь. LLM-ийн талаар бас илүү дэлгэрэнгүй ярилцъя тий. Тэгэхээр дараагийн асуултыг хүрлээгээс асуухад за нэг хэсэг бол генератив хэмэл оюуны 90 үе байлаа тий. Тэгэхээр генератив хэмэл оюунаас яг өөрийнхөө агентыг угсраад тий өөрийнхөө яг workflow-ыг бий болгоод ашиглахад ер нь хэр бүтээмжтэй чиний хувийн туршлага дээрээс бас яаж мэдрэгдэж байна? Тий сүүлийн за энэ оны эхнээс гэх юм уу яг personal agent байгууллага дотроос хувиндээ өөртөө зориулж ер нь нэлийн туршиж үзээд байгаа. Тэгээд ер нь цаашлаад баг ер нь томрох хэрэггүй юм байна гэдэгт тэр одоо ихтгэл үнэмшил олон баттай болсон. Тэр нь юун дээр харагдаж байна гэхээр за одоо манай хөгжүүлэлтийн баг цөөхөн хүнтэй хийдий ч гэсэн олон одоо инженерүүдийн ажлыг ер нь нуугалж чадах юм байна гэдгийг сүүлийн нэг жил гаруй одоо харлаа. Cloud-ing Pro эрхийг одоо бид нар яг жил болж энэ ашиглаад тэгээ тэр хугацаанд одоо ямар ажил гүйцэтгсэн бай харахаар ер нь томрох шаардлагагүй юм байна. Хувь хүн дээр өөрийнхөө өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн ер нь өөрөө зүгээр англи хэлээртэй ингээд өөртөө зориулаад ассистентууд хийхэд бүр уламжлал амар болсон байна. Ялангуяа би нэг одоо сүүлийн нэг жил за жилийн цаашаа за нэг 6 сар жин хайх гэж аяг үзэж байгаа. Тэгээд тэрийгээ би ингээд одоо personal agentтэй даатгацсан. Тэгээд тэр эйжент миний нойрны мэдээллийг авч байгаа цагаар дамжуулаад нойрны мэдээлэл өдөр тутамдаа хоолныхаа зургийг олчиж байгаа юм. Тэгээд миний одоо жимд явж байгаа скежүүлийг харчиж байгаа. Тэгээд энэ болгоныг бүгдийг нэгтгэж байгаа ийм өдөр болгон ингээд төлөвлөгөөг надад сольж өгөөд тэгээд нэг ийм тренд харуулад те за чиний жинчин өглөө хэд байна гэх мэтчлэн өөрийнхөө яг өөрт хэрэгтэй байгаа тэр experience одоо хамгийн амархнаар хийж болж байгаа тийм жишээнүүд ингээд дурдвал ингээд манай хойч гэсэн байгаа. Ер нь англи хэлтэй л бол одоо код бичих шаардлагагүй юм чи яг өөртөө зориулаад тийм зүр хийх нь уламжлал амархан болоод байгаа шүү. Ер нь бол
хүн өөрийнхөө маш олон агентуудыг бий болгодог болчихлоо. Ялангуяа энэ технологийн салбартаа ойр байдаг хүмүүс бол энэ одоо агент гэдэг зүйл аль хэдийн бараг нэг стандарт болчих шиг боллоо шүү дээ. Тэгэхээр золбоогоос өргөжлүүлээ асуухад хоёлаа өмнө нь бас open glue-гийн талаар ярилцчихсан. Тэгэхээр яг энэ open glue гэдэг нэг тренд гарч ирээд бас арай нэг агсан төвшөнд оруулчих шиг боллоо тийм агентуудыг. Тэгэхээр энд яг тренд байв уу эсвэл ийм бүр өөрчлөлт авчрах ууц нэг тийм зүйл байв. За open club бол зүгээр нэг тренд бол биш. Миний хувьд бол яг тэгэхээр би бол энэ хүмүүсийн хажууд харьцуулах юм бол код бичиж мэдэхгүй зүгээр энгийн хэрэглэгч те. Ямар ч кодны мэдлэг байхгүй, ямар нэг өөр дизайны мэдлэг ч юм уу улс ортой нэг юмыг ингэж хийдэг ямар ч мэдлэггүй хүн. Тэгэхэд open club-ыг ашиглаад жишээлбэл тухайн үедээ код бичүүлэх, за өөрийн хувийн туслах болгох те. За сүүлийн үед бол улам ингээд open club дээр суурлаад тэр системийг сайжруулад өөр agent framework-ууд гарч эхэлж штэ. За Hermes agent гэдэг юм уу, Aeon framework гэдэг юм уу те. Тэгэхээр энэ open миний ойлголтоор бол энгийн хүний нүдээр харахад бол open club бол өөрөө зүгээр нэг тренд бол байгаагүй. Энэ бол бүхэл бүтэн бараг өөрчлөлтийг бол эхлүүлсэн тийм том зүйл байсан л байх гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бол одоо бараг ихэнх хүмүүс өөрсөндөө маш олон agent туслахтай болсон. Ажлуудыг тухайн үүргийнхээ дагуу хуваарлаад ажиллаад туслахтай болоод хийлгэж штэ ерөөс. Би бас өөрийнхөө хувийн хэрэгцээнд бас хэд хэдэн агентууд ингээ өгсөрж үзсэн л дээ. Тэгээд үргэлжлүүлээд би Батманлагаас асуухад яг тэр өөрийнхөө агентыг өгсөрөхөд ямарваа нэг LLM-ийг ашиглах шаардлага гарч байгаа тий. Тэгэхээр өөрийнхөө хүссэн LLM-ийг өөрийнхөө хэрэгцээнд тулгуурлаад бол бий болгож болж байгаа тий. Тэгэхээр игүүнийг бас ашиглах боломжтой LLM дээр агент дээр. Тий. Ер нь бол игүүнүүдээр суурилсан агент бүтээх бол бүрэн боломжтой. Гэхдээ түрүүн одоо ярьлаа шүү дээ агентик одоо нэг тийм цогц систем байгаа гэд. Тийм учраас зөвхөн одоо суур LLM-ээрээ зогсохгүй бас LLM-ийн эргэн тойронд нь байгаа дид бүтцэн айгүй чухал гэх юм уу. Тэр дид бүтц дотор юу багтж идэг вэ гэвэл за яг илүү LLM-тэйгээ холбоотой зүйл гэх юм бол магадгүй ой санамж нь те контекст нь хэр урт хэмжээний мэдээллийг хадгалаад тэрийг ингээд санаад явж чадах вэ. Энэ дээр бас нэмэгдэх юм бол янз бүрийн одоо багажууд байгаа. Тэр нэг бол дотоодын API-аар дууддаг ч юм уу эсвэл MCP серверээр дууддаг багажууд. Тэр нь одоо түгээмэл гэх юм бол за веб хайлт эсвэл компьютертэй LLM нь өөрөө бие дан харилцах байдаг ч юм уу. Тэрүүгээр дамжуулж имэйл бичих, төлбөр төлөх гэх мэт зүйлүүд байгаа. Мэдээж тэрнээс гадна дид бүтц дотроо бас модулийг ашиглах, сургах одоо үнэн гэх юм уу явж байгаа. Тэгээд цаг өнгөрөх тусам энэ үнэн улам багасаад илүү хямд болоод байгаа учраас бүрэл их одоо агент үүсгэх боломжтой гэж бол харж байгаа. За игүүнийгийн одоо яг агентийн суур болох давуу тал нь юундаа байгаа юм гэхэлэр мэдээж игүүнээ өөрөө монгол хэлэнд тусгайлан сургагдсан модель. Тийм учраас монгол хэлний мэдлэг нь бусад модельүүдийг бодвол хавьгүй илүү байгаа. Дээрээс нь тэрнээс гадна монгол одоо өв соёл, зан заншил, Монголын өдөр тутмын амьдралын нөхцөл байдалтай илүү их одоо ойр дотн гэх юм уу сургалтын дата дотор нь хамаагүй их орсон байгаа гэсэн үг. Ийм талаараа бас Монголын орчин нөхцөл таарсан агент үүсгэх илүү боломжтой. Хөрлөө бас сая ярианда би ер нь бага томруулах шаардлагагүй байна гэдгийг ойлгосон гэдэг чинь агентууд ажиллаж хэлсний дараачаар тий. Ер нь бол нэг юм сүүлийн үед нэг ийм хандлага гараад ирсэн байгаа. Маш цомхон багаар том хэмжээний төслийг асар богино хугацаанд дугалж болдог тий. За бүр нэг хүнтэй unicorn төрлөө гэдэг мэдээнүүд ч хүртэл хөвөрж байгаа шиг байна. Тэгэхээр энэ ер нь манай Монгол шиг ийм жижиг орны хувьд давуу тал болно гэж харж байна уу? Бид нар ер нь энэс яаж ингэж үр ашигыг нь зулгах боломжтой? 100% давуу тал гэж бодож байна. Яг тэгвэл сүүлийн за бодоод үзэл та. Нэг 6 сар бидний одоо нөө Tokeno Max болох хүн хүчээ одоо нэмэхгүйгээр те Tokeno Max жуул гэдэг дээр бол одоо би яг $20 ашиглаж байгаа. Манай хөгжүүлэгч нар одоо $100 руу орцсон баг хэрэг дахиад нэмэх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тийм хэрэглээр ингээ орцсон. Тэнгүүд тэрний цаана яг бүр нарийн одоо яг хөгжүүлэгч яг яаж доор хідэ эйжент ашиглаж байгааг би өөрөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэндээс нэг давуу тал болгож байгаа бас нэг шалтгаан нь бүтэц томрох тусам одоо ингээд 20 үнэтэй 100 үнэтэй болоод ирэнгүүт тэр хүмүүсийг яаж нэг газар нэгтгэх үү те бүгд оюун санааг нэг тийш нь чиглүүлэх үү гэд бусад юмрууд руу ингээд айгүй их цаг үрэх шинжтэй болж ирээдсэн учраас одоо цөөхөн багтаа бүгд одоо зорилгоо мэдж байгаа бүгд хоорондоо уялдаа холбоогоо айгүй сайн хийгээд эхэлсэн. Ийм жижигхэн багтаа одоо нэг сүүлийн үед би өмнө автоматжуулалтын инженерээр 2-3 жил ажиллаж байсан. Тэнгүүд автоматжуулалт дээр үйлдвэрийн автоматжуулалт дээр юм closed loop гэдэг юм ойлголт байдаг байхгүй.
одоо жижиг ийм одоо ноцоосууд ажиллаж байгаа нь цаана бас нэг ийм мотортой ингээ уйлдаж явах хэрэгтэй гэдэг ч юм. Тэгээ тэд нар хоорондоо сенсоруудаарээ тэгээ сенсороос гаргаж байгаа мэдээллүүдээр уялдаа холбоотой удирдлагын системийг closed loop гэдэг. Тэгвэл одоо хүний оролцоотой энэ системийг тэ нэг компаниг систем гэж авч үзвэл энийг closed loop болгож болдог болсон. Тэгээ тийшээ одоо миний гадар уулзаа явж байгаа ийм уулзалтуудын мэдээлэл фид хийгдэж байгаа юм. Манай хөгжүүлэгч нарын push хийж байгаа апдейтууд нэг газар цугларч байгаа. Энэ дээрээс нь одоо юу гэдэг маркетингээс ирж байгаа мэдээллийн газар цуглараад тэрний дээр ийм одоо миний CEO-гийн дээр ажиллаж байгаа ийм одоо нэг ийм левел гарч ирж байгаа. Тэгээд тэр левел юу харж байгаа гэхээр зөвхөн намайг биш манай инженеруудыг маркетинг дээр ажиллаж байгаа хүмүүсийн бүх мэдээллүүдийг авч агаад цаг хугацаа явах тусам ингээд сайжруулалтуудыг ингээд зааж өгдөг. Энэ бүтэц бол жижигхэн баг дээр л ажиллах юм байл. Томроод ирвэл ингээд алдагдаад ингээд замбрагаа алдна. Тэгэхээр бидний хувьд бол одоо хүн ам багтаа таалал багтаа гэж байгаа бол энэ токен бол максжуулах хэрэгтэй юм л. Тэгээд яг энэ саяны closed loop энэ цикл руу орох хэрэгтэй. Одоо бүр сүүлдээ токеноор хөрөнгө оруулалт хийдэг болсон юм шүү дээ. Yes. Тийм. YC-ийн сүүлийн батч руу хөрөнгө оруулалтаа токеноор хийнэ гэж байна шүү дээ. Тийм байлаа. Тэгэхээр золбоогоос би яг өөрийнх нь туршлагыг бас асуухад Номодаогийн хувьд бол одоо крипто community ба тий airdrop төр илүү төлхөө ашигладаг. Тэгэхээр төвлөрдөг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад энэ ер нь агентууд хэрхэн яаж ажиллаж байна? Тэр тал дээр бас маш сайн ажиллана. Гэхдээ цаана шалтгаан байна. Хамгийн гол шалтгаан бол бид нар зүгээр нэг cloud руу юм уу ChatGPT рүү энэ coin-ийн ханш эсвэл энэ хувьцааны ханш өсгөө буурах уу? Тэ ер нь бол predictive имийг бол асууж болохгүй гэж бүх хүмүүс зөвлөж байгаа шүү дээ. Яагаад маш тийм байгаад яагаад сайн ажиллаж байгаа юм бэ гэдэг асуулт тийм үү? Тэгэнгүүт энэ дээр хамгийн гол зүйл юу вэ гэхээр одоо энэ open cloud гэдэг юм хэрвээ юм эйжентүүд эсвэл cloud coach гэж болно тий. Бид нар энэ coding agent юм уу за зүгээр ингээ энэ төр чатботууд ч байж болно тий. MCP тэр API-аар нь холбоод гадаад мэдээллүүдийг авахуулаад гадаад датаг авахуулаад за тэр дата мэдээллүүдээр яаж ажиллах уу гэдэг ур чадварыг зааж өгөөд за тэрийг skills гэж ярьж байна тийм үү. Тэр skills-үүдээр үндэслээд хүний хувь хүн жишээлбэл өөрөө тэр мэдээллийг хэр хурдан хугацаанд олж авах уу тэрийг хэр хурдан боловсруулах уу хэр хэмжээнд тэрийг менеж хийж шийдвэр гаргах уу те тэрнээс илүү агсан төвшөнд AI бол шийдвэр гаргаж менеж хийж чадж байгаа байхгүй. Дөрмүүд нь маш тодорхой өгөөл тэгсэн байхад би жишээлбэл Twitter scrollдож цаг үргэхгүй байна. Тэр маш олон coin-уудыг үнийг харж одоо аль coin дээр ямар юм болж ийнгээд харж явах шаардлага алга те өөр эсвэл одоо ямар шинэ төслүүд гарч ирсэн за YC-гээ сая дурж байна YC-гийн байчууд дээр шинээр ямар хөрөнгө оруулалтууд гарч байгаа ямар төслүүд гарч байгаа ер нь нарратив хаашаа чиглэж байгаа гэдгийг би хоц шаардлага болж байгаа байхгүй. Тэр эйжентүүд өөрсдөө тэр бүх мэдээллийг хүлээж аваад тэрийгэ боловсруулад надад тайлбар өгдөг болчиход байгаа байхгүй. Би тэгэхээр үзэгчтэй бас энэ товчхон агентууд гэж яг юу яриад байгаа юм бэ гэдгийг бас нэг товчхон тайлбарлаж өгөх хэрэгтэй болоо тий. Хитрхи техник деталь яриад байгаа учраас тий. Тэгэхээр агентууд гэдэг нь ерөнхийдөө одоо үйлдэл хийх чадвартай хэмэл оюунуудыг бол хэлж байгаа. За бид нар одоо чатбот одоо ChatGPT, Gemini гэх мэтчлэн хэмэл оюунуудыг бас өдөр тутмын хэрэглээндээ маш өндөр ашиглаж байгаа. Эдгээр чатботууд маань generative хэмэл оюун буюу за хэлний том загвар дээр суурилсан тийм чатботууд байгаа асуултанд хариулах чадвартай гэсэн. Тэгэхээр агент болоод ирэхээр за ямарваа нэгэн тодорхой үйлдэлүүдийг хийх одоо ямар нэгэн тасалбар захиалах ч юм уу эсвэл мэдээллийг дахин нэг шүүх те одоо эсвэл интернет дээрээс чиний тодорхой өгсөн байгаа даалгаврын талаарх маш олон материалуудыг цуглуулад тэднийг ингэж автоматар хураангуулах гэх мэтчлэн иймэрхүү үйлдэлүүдийг хийж чаддаг зүйлүүдийн талаар яриад байгаа. Тэгэхээр энэ бүх яригдж байгаа хэмэл оюун гэх технологи явж л нөө хэлний том загвар гэдэг зүйл дээр л очиж бууж байгаа юм л да. Тийм миний ойлгож байгаагаар бол өнгөрсөн 7 хоногт яг энэ хэлний том загварын хамгийн том шинжилгээ ухааны инновац хийж чадсан Google бол хамгийн том арга хэмжээгээ хэлээ те. Google-ийн attention is all you need гэдэг нэг paper байдаг да. Тэгээд тэр paper-ээс хойш ерөнхийдөө энэ LLM-ийн давалгаал өрнөцсөн гэж ойлгож байгаа. Тэгэхээр сүүлийн үед бас яг LLM-ийг ахиулах шинэ ахиц гарч ийнө ер нь судалгаа тал дээрээс явах байх шүү. За LLM-ийг ахиулах ер нь шинэ ахицууд бол янз бүрийн байдлаар гарч байгаа. Жишээлбэл бидэнд нэг жоохон одоо л бүрхэг байгаад байдаг нэг зүйл бол LLM одоо шийдвэр гаргахдаа тий яг ямар үндэслэл дээр яагаад тухайн шийдвэрийг гаргаж байгаа вэ гэдгийг бас ингээд 100% ойлгохгүй гэх юм уу. За тэр ойлгохгүй шалтгаан нь өөрөө LLM-ийн бүтцтэй хамааралтай. За энэ attention is all you need гэр 17 оны судалгааг ярьлаа шүү дээ. Тэр судалгаан дотор одоо ирэлгэж байгаа transformer архитектурыг ерөөхдөө ингээд propose хийж гээ санал болгосон гэх юм уу одоо тий. Тэгээд тэр
өөрөө архитектур нь self attention гэдэг зүйлээр үндсэндээ суурилагдсан л та. Тэгээд үг байлаа гэж бодё те нэг өгүүлбэр дотор. Тэр үг нь одоо ингээд бусад үгнүүдтэйгээ ямар харилцаа хамааралтай вэ гэдгийг ингээд вектор хэлбэрээр буюу тоон хэлбэрээр компьютерт ойлгох байдлаар бүгдийг илэрхийлээд за тэгээд энэ илэрхийллийг нь маш олон нөөдүүдээр ингээд явуулдаг. Одоо жишээлбэл OpenAI чинь модель хаалттай ч гэсэн орчмоор нэг хэдэн триллион одоо нөөдтэй буюу одоо тарихаар ярих юм бол эстэй гэж ойлгож болно. За тэгээд энэ нөөд болгон дээр нь ингээд нэг жижигхэн тоо өөрчлөгдөж идэг. Тэр тоо нь одоо үндэсний моделийн бодолт нь. Тэгээд тийм асар олон одоо нөөд байгаад байгаа болохоор яг хаана нь ямар тоо өөрчлөгдснөөр ямар нөлөө гарч байна вэ гэдгийг ойлгоход жоохон хэцүү байгаа. Тэгээд энэ тал дээр нэмэлт одоо ингээд судалгаа явагдсны үр дүнд энэний давхруудад ийм одоо шийдвэрүүд гарч идэм байх, ийм бодлын процессыг явж идэг юм байна гэдгийг илүү сайн таньж мэдээд байгаа. Дан ялангуяа антропикийн багийн хүмүүс болохоор илүү сайн талаараа судалгаа явуулж байгаа. За үүнээс гадна гэх юм бол бас дан ганц LLM дээрээс суурилсан нэмэлт судалгаа сайжруулалт биш. Яг тэдний ярих юм бол олон байгаа. Жишээлбэл контекст, ой санаж нуртуулах гэдэг ч юм уу. Гэтэ энэс гадуур тэр нөгөө нэг фреймворк тэр цогц бүрэлдэхүүн дээр маш их урагшлалт болж байгаа. Тэр дотор жишээлбэл одоо ингээд хэдүүлээ бол одоо OpenClaw ярьлаа, Cloud Codex ярьлаа, тэгээ Cloud Code, OpenAI Codex. Нэг дор олон агентуудыг ажилуулах одоо янз бүрийн тогтолцоонууд гарч ирж байна. Жишээлбэл одоо сая мэдээлэл цуглуулгуутлаа одоо financial market-уудыг predict хийдэг гэж ярьж штэ тэр мэдээлэл дээр үндэслэн. Тэрнтэй нэг магадгүй төстэй байдлаар олон агентуудыг одоо ажилуулж одоо хүн болгож симуляц хийж байгаа. Шинэ мэдээ гарахад 10,000 агентаар хүн тоглуулад олон нийт магадгүй одоо ийм одоо бэкграундтай мэрэгчлээ хүн эсвэл одоо нийгмийн энэ давхархаас ирж байгаа хүн энэ мэдээлэл ямар реакц үзүүлэх вэ гэдгийг илэмээр дамжуулаад ингээд симуляц хийгээд одоо ийм prediction үндсэндээ бас хийж байгаа байхгүй юу. Тэгээ ийм мэт олон агентыг ашигласан өөр фреймворкууд янз янзаар л гарч ирж байна. Магадгүй агентаар дамжуулаад олон агентуудыг удирдуулах системүүд ч юм уу тийм байдлаар жишээлбэл би өөрөө ингээд өдөр тутмынхаа ажлыг айгүй их гүйцэтгэдэг. Тийм тогтолцоонуудыг янз янзаар гарч ирж л байна. Би нэг зүйлийг айгүй лавшруулад асуумаар санагдлаа. Сүүлийн үед бас энэ Google-ийн өөрсдийнх нь гаргаж байгаа концепт юм шиг санагдаж байгаа. World model гэдэг зүйлэн л айгүй их ярьдаг болчихлоо тий. Өнгөрсөн 7 хоногт ч гэсэн нэлээд томоохон одоо танилцуулгыг бол хийлээ World Model-тэй холбоотой. Тэрийг нь би юу гэж ойлгосон бэ гэхээр LLM-үүд маань одоо өгүүлбэрийн бүтцийг ингэж таамаглаж байгаа шүү дээ. Тэнгуут л World Model ороод ирэхээр физикийн үйлүүдийг ойлгож эхэлнэ буюу одоо нөгөө нэг хэмэл оюуны жишээ нь зураг ч юм уу видео бичлэг үүсгэхдээ гаргадаг байсан нөгөө физикийн алдаануудыг гарахгүй болно, илүү наривчлал өндөртэй болно гэдэг зүйлүүдэд тайлбарлаж байсан. Тэгэхээр World Model-ийн талаар бас бидэнд товчхон тайлбарлаад байна. За миний хувьд бол яг world model-уудыг сонсч ирсэн. Гэхдээ мэдээлэл бас харьцангуй дутмаг байж магадгүй. Гэхдээ үндсэндээ миний ойлгож байгаагаар бол хэлний загварын одоо нэг logical progression гэх юм уу те дараачийн одоо логик шатна. Хүний хэл гэдэг зүйл чинь өөрөө хүн хоорондын харилцааг ингээд modulate хийж идэг зүйл шүү дээ те. Хэлээрээ дамжуулж бид нэр эргэн тойрондох байгаа дэлхийгээ ойлгож бие биентэй тэрийг одоо ингээд илтгэж communicate хийдэг. Хэл гэдэг нь өөрөө энэ өнцгөөс харах юм бол одоо world-ыг бидний эргэн тойронд байгаа зүйлийг хүнд ойлгох байдлаар дүрслэх нэг тийм хэрэглүүр болж байгаа. Тийм хэрэглүүр учраас том хэлний загварууд энэ трансформер архитектур дээр суурилсан байхад хэлээр дамжуулж дэлхийг ойлгох тодорхой хэмжээний чадвар суусан байгаа. Энэс бүр цаашлуулад өөр янз бүрийн байдлаар дэлхийн талаарх эргэн тойрондох одоо дэлхийн талаарх ойлголтыг модельд үндсэндээ илүү бат бөх байдлаар сургаж байгаа гэж би ойлгосон. Яг нь бүр яг нарийн техник талаасаа бол world моделууд дээр миний мэдлэг бол жоохон дутмаг байна. Гэтэ ерөнхийдөө нэг тийм зүйл байгаа гэж уншсан. Тэгэхээр энэ химэл оюунтай холбоотой бүтээмжийн асуудал бүр анхнаасаа л яригдж эхэлж байсан. Одоо бүр нилээдгүй стартапын ялангуяа дундаа одоо ямар нэгэн токен шатаахгүй бол одоо баг нойр хүрхээ байлаа гэдэг ярианууд, жокнууд хүртэл бий болчихлоо тий. Тэгэхээр би хүрлээгээс үргэлжлүүлээд асуухад танай компани ер нь яг хүний нөөцтэй холбоотой энэ химэл оюуны системийг анхнаасаа хөгжүүлж ирсэн тий. Сүүлийн 3-4 жил хөгжүүлж байгаа санагдчихэв. Тэгэхээр энэ ер нь бүтээмжийг одоо энэ агентийн систем дээр яаж үнэлэх вэ? Би өмнө нь химэл оюуны ерэн дээр яаж үнэлэх гэж асууж ирсэн бол одоо энэ агент ороод ирэхээр бүтээмжийн асуудал яаж өөрчлөгдөж байна? Бүтээмж одоо нэг
YC-гийн партнерууд ингээл 20x компани нэг инженер 20 инженерийн ажлыг хийх хэрэгтэй гэл 20 гэдэг тоо амар модны болсон. Бүтээмжийг одоо тухайн хүний шатааж байгаа токеноор хэмжиж болохгүй тий. Дээрээс нь тэр хүний өмнө нь хийдэг байсан одоо юу гэдэг ингээд гараас гарч байгаа ажлуудаар одоо ингээнээр хэлвэл тий. Апдейт хийж байгаа пушүүдээр хэмжиж болохгүй. Тэрийг нэг гараад ирж байгаа эцсийн хэрэглэгч ашиглаж байгаа тэр нэг эцсийн хэрэглэгч үнц нь авж байгаа тэр бүтээгдэхүүнээр л хэмжих байх. Тэгээ би яг энэ асуултанд бүрэн хариулж чадахгүй байна. Яг одоо миний өөрийн мэдэрч байгаа зүйл бол ер нь хүн дангаараа одоо ингээд за нэг юм стартап гэж авч үзвэл би одоо нэг стартап удирдах явж байгааг би дангаараа өөрийнхөө толгойг ашиглаад бусад стартапуудыг гүцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл одоо сая бид хэд ингээд Төв Азаар өнгөрсөн жил ингээд яваад утсан бүх яг ингээд үнэхээр перформанс өндөр байгаа стартапын фаундерууд өөр дээрээ бас нэг юм юутай зөвлөхөттэй тэр нэгтэй хүн биш. Тэр зөвлөхүүдийг яаж үүсгэж яах гэхээр дандаа өмнө нөгөө уулзсан өмнө ингээд одоо танилцсан хүмүүсийн дижитал юм твинүүдээр одоо юу гэдэг би ганаатай ингээд уулзаад хоёулангийн уулзалтан дээр гарсан бүх хэмээг би буулгаад текст болгоод авчиж болно тий. Тэгэнгүүтээ яг тэрэн дээр суурлаад би дараа нь чамтай уулзахгүйгээр чамтай уулзаад ингээд ярилцаад зөвлөгөө авч болдог ч юм уу тий. Тиймэрхүү маягаар ингээд ашиглаад өөрийнхөө дээр ямар нэгэн байдлаар юм зөвлөгтэй, чиглүүлэхтэй тэгээд тэр чиглүүлэг нь яг бодит амьдрал дээр хэрэгжих үйс, бодит амьдрал дээр үнцэн бүтээх үйс тийм одоо зөвлөгөөнүүдийг бодит хүмүүсээс авсан юмнуудаараа ингээд дижитал твин үүсгдэг болсон мэлээ. Тэгэхээр яг хэмжих юм нь бол ингээд ямар ч хэрэггүй ингээд хинч дараа нь ашиглахгүй ингээд токен шатааж байгаа бол нэг тэнэг хэрэгтэй. Нөгөө талаар бага токен шатаагаад гэхдээ олон хүмүүсийн өмнө хийж чаддаг байсан тэр үнцнийг бүтээж байгаагаар л хэмжих байх. Зүгээр би сая зүгээр л тоолгоод байсан юмудаа нэгтгэж гаргаж ирлээ. Тэр нэг эцэст нь хинд ямар үнцийг бүтээж байгаа юм бэ гэдгээр л хэмжих байх. Тэгэх бах. Тэгэхээр одоо бүр токен шатаалт нь баг тухайн хүний ажлын бүтээмжийг үнэлэх хэмжээний ийм сонин содон зүйлсүүд л айгүйх яригдчихсэн тийм сүүлийн. Тэгэхээр хэдүүлээ зардлын талаар баг зэрэг ярилццгаая тийм. Тэгэхээр энэ зүйлийг ажилуулмаа гэдэг маань өөрөө бас нэлээдгүй өртөгтөө. За мөн одоо subscription авч төлнө гэдэг маань тухайн ажилтан бүрд одоо хөрлөө бас ялж ш тийм. Манай хөгжүүлэгчд бол алидийн $100-оос дээш сарын subscription-ыг бол ашиглаад хэлсэн. Тэгэхээр би золбоогоос эхлээд асуухад ер нь хэр зардалтай вэ? Хэр их мөнгө үрж байна? За би бол яг дахиад нөгөө өрхийн одоо аж ахуйг баг эрхэлж байгаа хүний хувьд л ярил л та тийм ээ. Тэгээд энд бол яг код бичдэг хүмүүс байгаа учраас нэг арай агсан төвшөнд байгаа. За хамгийн эхлээд ер нь инженеэр хэлэхэд бид нэр зарлыг баг ойлгох гэж хичээх ёстой шүү дээ. Нэг баг ойлгох гэж хичээх ёстой. За над шиг жишээлбэл ингээд жоохон туршлагагүй хүн бол анх яажсан бэ гэхээр open flow гэдэг юм үүслээ. Өний чи ажиллахнууд LLM буюу тэр тархийг холбох хэрэгтэй байна тий. Яаж холбох юм бэ? Юу ч мэдэхгүй жишээлбэл анх тэр cloud-ийн API буюу cloud-ийн тэр LLM завирыг холбоод задгаагаар ингээд мөнгө ашиглаад яваал тий. За дараа нь Google-ийг ашиглаад арай хямдхан гэж сонсоод байт юм уу. Тэгээ анх ашиглаж яхад бол маш их зардал гардаг. Эсвэл нэг өдөр, хоёр өдөрт, гурван өдөрт $100, $200 тий. За тэр бол мэдэхгүй байх. За түрүүнд энд ярьсан өнөөдөр тэр ялангуяа open source модулүүд тий. Эсвэл тэр өрсөлдөж байгаа энэ шин гарч байгаа модулд улам хямдхан болж байна нэгдүгээр. Хоёр дахь нь хамгийн гол зүйл би бол ерөөсөө яг л зарлыг хамгийн бага ойлгох гэж хичээж байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм гэхлээр жишээлбэл шинэ энэ стартапууд жишээлбэл ямар сервис үзүүлж байгаа тийм ялангуяа тэр subscription буюу сардаа тодорхой хэмжээний төлбөр төлөөд тэн дээр суурилсан багц аваад ажилладаг тийм юм л ашиглаж байна. За одоо жишээлх юм бол open code гэдэг төсөл байгаа. Тэр open code гэдэг төслийн $5 багцыг би авцсан байхад тэр төсөл жишээлх юм бол тэр open source хятад хямдхан модулуудыг бараг 1 сар хангалттай ажиллах хэмжээнд одоо токен өгч чинь нэгдүгээр. Та одоо сүүлийн үед жишээлх юм бол дахиад command code гэдэг би жишээлбэл төсөл ашиглаж байгаа байхгүй. За энтгийн стартап төсөл тий. За тэр төсөл дахиад одоо тэр Kimi, за Quen гэдэг ч юм уу, GLN гэдэг ч юм уу бас хямдхан модулуудыг бол за $1 $40 тэнцэх хэмжээний бас юу гэж байгаа. Ирэх өгж байгаа. Арай үнэтэй модулуудыг нь бол нэг $15 ч юм уу хэмжээд өгч байгаа. Тэгээд иймэрхүү байдлаар одоо хямдхан ийм subscription модулуудыг ашиглаад явж байна. Яг дангаараа хувь хэрэглэгчийн хувьд бол одоо зардал иймэрхүү байх шиг шүү дээ. Тэгэхээр стартапын төвшин зардал ямарх байх шиг. Нийтээр нь сараар нь жилээр нь бодоод үзэх. Сараар жилээр бодоод үзэл ер нь өмнө
одоо large language модельүүд гарч ирэхээс өмнө одоо байгууллагууд тэрийг ашиглана гэж бодохоос өмнө бол одоо ийм SaaS бүтээгдэхүүн юм одоо платформын бүтээгдэхүүний маржин аягүй өндөр байсан. Одоо маржин ингээд улам багасж байгаа. Тэгээд сүүл бас нэг нийтлэл харсан чинь яг ийм AI стартапуудын маржин дэлгүүртэй адилхан болсон. 10-аас 20% маржин дээр тогтч чадчихна үгүй. Яагаад гэвэл тэнд ингээд өмнө нь бол тэр маржин өндөр байсан байгаа шүү дээ. Ингээд нэг ийм платформ дээр бүгдийг бадж чагаал subscription-ууд өгөөлөл тэгээд дуртаагаараа скейл хийдэг гэсэн бол одоо тэр скейл хийхэд одоо юу гэдэг зардал ингэж биш борлуулалт ингэж өсөж байхад зардал ингээд яг ер нь нэг юм тогтмол байдаг гэсэн бол одоо борлуулалттайгаа тэр борлуулалт нь хэрэглээтэйгээ уялдсан байгаа учраас ингээд ер нь адилхан ингэ өсөд байгаа. Тэгэхээр маржин ер нь айгүй бага болж байгаа. Гэтэ энэ дээр одоо нөгөө саяны Kimi ч юм уу иймэрхүү open source модельүүд орж ирснээр токены зардал ер нь багасгах гэж найдаж байгаа. Цаашлаад ер нь одоо юу бодох хэрэгтэй гэхээр яаж хийж байгаа л өөрсдийнхээ хэрэглээ хэрэг ойлгочвол тэрэндээ тааруулаад open source модельүүдийн нэг ганц GPU авч аваад ингээд өөрсдөө ажилуулдаг team хэлбэрлүүл орохгүй бол яг энэ нэг токен дагсан энэ нэг эдийн засаг бол улам л хэн баяжж байгаа нэхлээр тэр тэнд нэг ганц хоёр Америк компани баяжж байгаа. Тэгээ бусд нь тэгэл тэр хэрэглээгээ төлөөл тогны одоо тог төлж байгаа юм шиг л ингээд хэрэглээ их тусам ингээд зардал нь өсөд байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол ер нь дэлхийд даяараа нэг нийтлэг юм нь одоо AI стартапуудын маржин бол дэлгүүртэй адилхан болсон. Тэр бол яг бодтой үнэ. Сонирхолтой хариултанд. Тэгэхээр би яг LLM хөгжүүлэгчээс бас ер нь энэ хэлний загварын токены зарцуулалтыг үнийг ер нь яаж хямдруулдаг юм бэ гэдэг талаар асуумаар байна л да. Ингэж ойлгож байгаа миний хувьд бол одоо эрчим хүч цахилгаан энерги электрон гэдэг нэг зүйлийг гаргаж байгаа. Тэгэхээр электрон гэдэг зүйл маань өөрөө явж эцсийн бүтээгдэхүүн нь одоо бараг токен болоод тэр токен маань өөрөө ямар нэг үйлдэл хийгээд тэр нь буцаагаад тухайн компанида ингэж үр шимийг нөгдөг team систем, team экосистем руу бид нар одоо шилжиж байгаа шиг байна. Тэгэхээр ер нь энэ LLM-уудын токены зарцуулалтыг ер нь яаж хямдруулдаг юм бэ? Ер нь цаашаа улам хямдрах боломжтой юм судлаачийн хувьдаас юу гэж харж байна? За бүр бэйс төвшин дээрээ яг хэмжигдэж байгаа байдлыг бас хэлж мэдэхгүй. Жишээлбэл одоо 1 кВт хэдэн токен болдог гэдэг ч юм уу те. За гэхдээ ер нь хямдруулах тал дээр бол янз янзэл хүчин зүйлс нөлөөлж байгаа. За нэгт гэвэл хиймэл оюун ухаан гэдэг зүйлийн ард нь байгаа дид бүтэц буюу энэ чипүүгээр дүүрэн байгаа, рамаар дүүрэн байгаа, одоо SSD-нүүдээр дүүрэн байгаа, буюу одоо хадгаламжаар дүүрэн байгаа дата центрүүд рүү асар их хэмжээний хөрөнгө оруулалтууд орж байна. 24 онд л гэхэд Америкийн засгийн газар жишээлбэл 500 тэрбум долларын одоо хөрөнгө оруулалт хийх тийм шийдвэр гаргасан байгаа. Тэр нь одоо үргэлжилж байна. Тэгээ тэрийгээ дагаад яг бас янз бүрийн асуудал үүсчил байгаа л да. Гэхдээ хөрөнгө оруулалт нь маш их байгаа. За энэ хөрөнгө оруулалтын хэмжээгээ дагаад компьют буюу одоо энэ токен үүсгэх үндсэндэл бахан чипүүл гэсэн үг л явж. Энийн хэмжээ нь ихсэн хэмжих тусмаа хэмжих гинэ. Энийн хэмжээ нь ихсэх тусмаа тэр хэмжээ нь өөрөө хэрэглээгээ давж чадах юм бол хэрэглээнээс хурдан өсч чадах юм бол үнэн дагаад токены үнд дагаад буураад явчихнаа. За энээс гадна бас нөлөөлж байгаа хүчин зүйл нь өөрөө LLM өөрсдөө. Одоо хэдүүлээ ярьлаа. Open source буюу одоо олон нийтэд код нь нээлттэй байдаг. Weight-үүд нь буюу жингүүд нь тэр яриад байгаа эс байна шүү дээ. Эсүүд нь нээлттэй байгаа модулууд бол за энэ хаалттай OpenAI ч юм уу эсвэл одоо юу гэдгийг Anthropic ч юм уу тэдний модулуудыг бодвол хэрэглээний хувьд илүү efficient, илүү бага токеноор адилхан үр дүн гаргах боломжтой. Энэ нь болохоор явж open source байхын яг давуу тал нь болов уу гэж хараад байгаа юм. Open source байснаар за модель нь одоо жишээлбэл хариулт гаргахаасаа өмнө дотроо эргэцүүлэлээ хийхдээ хаана ямар промптоор ямар байдлаар токен үрж байна вэ гэдгийг олон нийт одоо дан ганц тэр компанид ажиллаж байгаа хөгжүүлэгчид биш дэлхийд даяараа хараад тэрийгэ сайжруулах боломжтой яваад байгаа юм. Тэр талаараа LLM-ийнх нь өөрийнх нь архитектурыг юм уу эсвэл одоо промптыг ч юм уу ер нь л LLM-ийг нь өөрчилснөөр бас токены үн гэдэг зүйл нь гээд хямдарч ирнэ. За өөр одоо хямдруулах боломжтой зүйлс гэх юм бол бас яг хэрэглэгтэй байгаа. Хэрэглэгч өөрөө тухайн LLM-тэй харьцахдаа аль болох зөв байдлаар одоо шат дараалсан байдлаар тодорхой болон хэмжих боломжтой байдлаар LLM-тэй харьцснаар LLM нь өөрөө
очих гээд байгаа, хүрэх гээд байгаа цэгтээ илүү efficiently шулуун байдлаар хүрэх боломжтой. Ийм гурван гол хүчин зүйлс ерөнхийдөө байгаа. Эдрийг л хараад, эдрийг л сайжруулах юм бол ер нь илүү хэмдэрнэ. Хэдүүлээ ярилцлаа гэж хэлж болохгүй гэдэг шүү. Хэдүүлээ ярилцлагынхаа үлдсэн хэсэгт ер нь олон улсад бол энэ химэл оюун бол агенттай холбоотой иймэрхүү зүйлсүүд болоод байна тий. Тэгэхээр үргэлжлүүлээд бас та бүгдийн хийж байгаа бизнесүүд бол ер нь Монголын орчинд ер нь яаж бууж байгаа юм бэ гэдэг талаар ярилццгаая. Манай Монгол улсын хувьд бол одоо стартапыг дэмжин, технологид суурилсан бүтээгдэхүүнийг дэмжинэ гэдэг хэд хэдэн хууль дүрм журмуудыг хэрэгжүүлж байгаа. За мөн стратеги гэдэг зүйлийг өнгөрсөн жил баталсан. Гэхдээ одоо хүртэл бас чимээгүй байна тий. Тэгэхээр би хүрлээгээс асуухад ер нь яг энэ химэл оюунд суурилсан стартап гэж нэрлэж болох танахыг бол тий. Яг тийм бүтээгдэхүүн хөгжүүлдэг. Тэгэхээр яг энэ төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлээд явхад манай орчин ер нь хэр ээлтэй байна? Давуу тал болж гэнэ үү эсвэл сул тал болж байна? Давуу тал гэдэг юм байхгүй дээ. Одоо яг боддоор хэлвэл одоо манай компани дансанд орж ирж байгаа 100 төгрөгийн 60-ын манай улс авч байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар тий. Хүн амын орлогын албан татвар, компаниас орлогын албан татвар, ажилтан байгууллага хоёр нийлээд 24% нийгмийн даатгал төлдөг. За дээрэс нь нөөц төлн 10%. Тэгээд одоо ядчил нэг компьютер оруулж ирэхэд тэндээс нэг гайл авч байна. Тэгээд эдрийг бүгдийг нийлээд үзсэн ер нь нэг 60% авч байгаа. Ийм экосистем дэлхийд дээр байхгүй. Бид нар манай компани Америкт, Узбект, Монголд бүртгэлтэй. Тэгээд хамгийн ээлтэй бүс нь одоогоор Узбекистан байна. Узбекистан бол бүх юм одоо Узбекистан манай олж байгаа орлогоос хэрвээ хүн ажилуулж байгаа бол тэр цалин авж байгаа хүн 7% татвар төлдөг. Үлдсэн бүх татвар 0 өгөх. Ямар ч татвар төлөхгүй. Тэр нь 30 он хүртэл. Тэнгүүд тэнд ямар гараанаас эхэлж ийн Монголд яаж эхэлж ийн те жижигхэн зах зээлтэй дээрээс нь өндөр татвартай ийм газар тийм мундаг олон улсын компани төрөх нь өөрөө боломжгүй юм шиг сүултээ санагдаж байгаа. Тэгээ энийг яах ёстой гэхээр одоо бид нэр түрүү жил баталсан тэр хуулиудаа яаралтай хэрэгжүүлэхгүй бол энд байгаа компаниуд чинь явлаа шүү. Энэ Улаанбаатарт ингээд технологи хөгжүүлэх хүн үлдэхгүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд. Тэгээд энийг яагаад одоо хүртэл хийхгүй байна вэ гэхээр би зүгээр сүүлийн үед ойлгоод байгаа нь энэ технологи сонирхдаг community өөр айгүй жижигхэн байна л да. Одоо хэдлээ ингээд нэг технологи сонирхдаг хүмүүсээ бодоод үзвэл 500 хүрэх. За зариш 500 шүү. 1000 хүн тий. Тэр саммит дээр ингээд хэдэн хүн ирдэг байл та хэдэд топ байна үү те. За нэг 1000 хүн ингээд бодъё л да тий. Тэнгүүд гурлаа ингээд одоо улс төрчнөр ингээд бодоод үзэнгүү тэнд 1000 хүн ингээд орилж ин те. Энэ асуудлыг шийдээч. Тэгвэл энд болохоор сая хүн ингээд орилж байгаа байхгүй те. Хамаагүй. Тэнгүүд би энэ хүмүүсийн асуудлыг шийднэ. Тэр 1000 хүн байж байгаа гэд ер нь ингээд priority-гээр өрхөгдөж байгаа юм байна. Тэгэхээр яаж хийж байгаа ч байх вэ? Ер нь энэ технологи сонирхолтой тэгээд одоо Монгол улс яаж хөгжих юм бэ? Уул уурхаагаас л мөнгө олоод байх юм уу? Эсвэл дараачийн нэг салбар нь технологийн мундаг компаниуд гарч ирээд энэ тэндээс мөнгө босгож чаддаг те. Ямар ч асуудалгүй мөнгө босгож чаддаг. Энд ч нэ одоо ингээд дураараа амьдарч чаддаг. Дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн хийж чаддаг. Ийм ирээдүйн ингээд хүсэж байгаа юм бол те одооноос энийгээ хийж эхлэхгүй бол энд байгаа хүмүүс чи явлаа шүү. Энэ 1000 хүн те. Энэ 1000 хүн чи Монголд дахиж юм хийж чадахгүй юм байна. Одоо ингээд хараад үзэхээр эхэлсэн стартапууд хідэн амьдарч байгаа лээ. Монголд бол ерөөсөө тийм экосистем байхгүй. Тэгэхээр тэр нэг баталсан хуулиудаа одоо яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэр урамшууллууд нь одоо хэрэгжиж эхлэегүй. Үгүй. Ямар ч урамшуул байхгүй байгаа. Тэр татврын болон татврын бус гэдэг нэг хоёр юм дэмжлэг байгаа. Айл айл нь хэрэгжиж эхлэегүй байгаа. Тэр ерөөхдөө ийм л энэ одоо бид нар одоо байгаа байдал нь тийм байна. Тэгэхээр энэ улс цаашид яаж хөгжих юм бэ гэдэг нэг алсын хараатаагаар ийшээ олон хүмүүс сэтэл одоо таньдаг хүмүүсээс оролцуулаад бөөндөө ингэж ярихгүй бол энэ 1000 хүний асуудлыг шийдэх улс төрч одоогоор олдохгүй болох шүү. Уг нь яг зөв технологи суурилсан зөв бүтээгдэхүүнээ олчих юм бол тэрийг асар богино хугацаанд скейл хийгээд хэдэн 100 сая хэрэглэгчтэй болдог жишээнүүдийг бид нар жижиг орнуудаас маш олон удаа харсан шүү дээ. Skype-ийн жишээ бол хамгийн сонгодог жишээнүүдийн нэг байгаа. Тэгэхээр яг ийм LLM хөгжүүлэгч компанийн хувьд ер нь бас ямар хуу асуудлууд тулгарч байна. Та хэд бас миний зүгээр ойлгож байгаараас дэд бүтцийн нэлээдгүй асуудал тулгарч байгаа болоо гэж бодож байна те. Ямар хуу асуудлууд ах шүү. Юу гэж харж байна? Яг хоо замд янз янзын юм тааралдж байгаа л да. Тэгээд яг модулууд дээр ажиллаж байгаа инженерийн хувьд бол
надад анзаарч байгаа хамгийн том асуудал нь өөрөө яг дид бүтцтэй холбоотой. Буюу одоо компьют гэдэг зүйлтэй холбоотой тий. Хитэн чипүү бидэнд нээлттэй байна. Урт хугацааны одоо хэрэглээтэй дата центрууд байна уу тий. Модулийг сургах нь өөрөө асар их хэмжээний одоо компьют гэдэг зүйлийг л үндсэндээ ашигладаг болохоор тэр компьют нь их байх тусмаа нэг дор олон модулуудыг эсвэл илүү том модулуудыг сургах одоо боломж бололцоо нэгдэж идэг. Тэгээд бидэд болохоор байгаа зүйлээрээ аль болох ихийг хийхийг хичээж байгаа. Ямар нэгэн workaround байвал тэрийг ашиглаад ерөнхийдөө модулуудыг сургаад явж байгаа. За энэс гадна бас яг анзаарэгдэж байгаа зүйл гэх юм бол яг компьютер дид бүтцтэй л бас явж холбоотой юм л да. Одоо frontier модель гэж яриад байгаа том LLM-ууд нь өөрсдөө яг цаана байгаа үгс өгүүлбэр гэдэг зүйлсийг компьютерт ойлгох тоо хэлбэр рүү шилжүүлж байгаа одоо аргачлал нь өөрөө монгол хэлэнд бас 100% тохиромжтой биш тий. Тэрийг нь бас шийдвэрлэхийн тулд яг янз бүрийн аргууд байгаа. Гэтэ хамгийн төгс гэж бодогдох шийдвэр нь өөрөө асар их хэмжээний компьютер шаарддаг тий. Тэгээ тэр талаасаа л явж буцаал нөгөө нэг дид бүтцтэйгэл холбогдоод байгаа юм л да. Тулгамдж байгаа асуудлууд нь. Стартапуудын хувьд бол нэг талаасаа одоо энэ дид бүтцийн асуудал ах шиг, нөгөө талаасаа энэ стартап экосистемийн асуудал ах шиг байна тий. Тэгэхээр золбоогийн хувьд бас сүүлийн жилүүдэд бас нэлээдгүй ууггүй комьюнити хөгжүүлж явж байгаа хүний хувьд ер нь ямар хаа асуудлууд харагдаж байна. За яг энийг хэлэхээс өмнө би бол энд одоо ингээд бизнес хөгжүүлж байгаа энэ зүйлийг хийж байгаа хүмүүст бол талархмаар байдیں۔ Баярлалаа гэж хэлмээр байдیں۔ Ягаад тэгэхээр би бол хөрөнгө оруулагч талаас хувь хүн талаасаа тий. За энэ хүмүүсийн гаргаж байгаа бүтээгдэхүүн бол хэрэгэлдэг хүн. Юуг анзаардаг гэхээр би хувь хүн ч гэсэн юуг анзаардаг гэхээр энд байгаа хүмүүс тэр Америкт байгаа эсвэл тэр ямар үеийн нэг бүсд байгаа тэр бизнес хийж байгаа хүмүүстэй өрсөлдөхөд маш хэцүү байна. Тэр нь зөвхөн татвараас одоо хязгаарлагдахгүй. Юу вэ гэхээр тэнд нэг өрөөнд одоо би крипто жишээлбэл зөвхөн крипто гэлтгүй ер нь шинээр гарч байгаа төслүүдийг хайж илээд хөрөнгө оруулдаг хүн баггүй. Тэгэхээр тэр хүмүүс баг уулзаад юу ярьж гэн өглөө юу ярьж гэн хоорондоо юу яриг гэдгийг хүртэл чагнаад байж байгаа байхгүй. Ер нь тийм юмыг их хийдэг. Тэгэхэд тэнд юу гэхээр нэг өрөөнд дотор баг дэлхийн за хамгийн ухаантай гэж хэлэх нь юу юм мэдгүй тухайн ажиллаараа хамгийн сайн туршлагатай чадварлаг гэсэн инженерүүд, CEO-ууд, тэ банкирууд, хөрөнгө оруулагч нар тэднэрээс зөвлөгөө аваад өдөр болгон брейнсторм хийгээд нэмээд тэнд зардлууд маш хямдхан байна. Маш олон хөнгөлтүүд байна. Маш их фанд рейзүүд байна тий. Тим юмтэй юмны хажууд өрсөлдөх. За бид нар нэмээд англи хэлээр жишээлбэл тийм native биш тий. Тим хүмүүсийн хажууд өрсөлдөхөд бол маш хэцүү гэдгийг би ойлгож байна. Тэгэхээр энэ зүйл ингээд энийг бол тасралтыг хөгжүүлэх хэрэгтэй тий. За ялангуяа тэр LLM загвар дээр ч гэдэм үү аюулгүй байдлаасаа тий. За тэр үндэсний өөрийнх нь тэр нөгөө дахин давтагчгүй байдаг талаасаа заавал улс олгон нэлээд модельтэй байх хэрэгтэй л гэж байна тийм ээ. За эргээд энэ чинь ингээ маш олон асуудлууд байна шүү дээ. Энэ дээр ингээд эн чинь өөрөө нөгөө бизнесийн хамгийн их орлого олдог сектор болчихж байгаа юм чинь ийшээгээ бид нэр чиглэх хэрэгтэй байхгүй да. Тэгээ хүн болгоно нөгөө хуучин шигээ ингээд байгаад ах юм бол тэсвэрлэхээр болчихно шүү дээ. Тэгэхээр үүний тулд бол юу гэх энд бүтээдэг ажилтдаг хүмүүс байх хэрэгтэй. Нөгөө талдаа бол би бол юу гэж уриалмаар байдаг вэ гэхээр хувь хүмүүс бас өөрсдөө AI-д дурлаасаа гэж боддог байхгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр за хүн болгоно нэг одоо үүдээ AI-аар нэг видео хийдэг болох биш. Хүн болгоно AI-ыг ашиглаад яаж өөрийнхөө ажлыг үр бүтээлтэй байлгах вэ гэдгийг ойлгохыг хичээгээсэй л гэж бодоод байгаа юм. Би анх ч гэсэн тэр 4-5 жилийн өмнө крипто комьюнити гэж явах хэрэгтэй. Крипто гэдэг чинь жишээлбэл coin гэдэг чинь зүгээр нэг лойр биш. Ард нь ялгаагүй блокчейн гэдэг энэ дэд бүтц дээр төсөл хийж байгаа, хөгжүүлэлт хийж байгаа хүмүүс байна. Ялгаагүй хүнд бүтээгдэхүүн зарах гэж байгаа компаниуд л байгаа шүү. Тэрийг ойлгосоо гэж жишээлбэл боддог байсан тийм. Одоо энэ бодлууд мэдээж үргэлжилж байна. За нэмээд жишээлбэл юу вэ гэхээр AI-тай холбоотой хөгжүүлэлтүүдийг ойлгосоо тийм. Ядчил тэр Google-ийн за Gemini Pro гэдэг загвар одоо $20 боловч хүмүүс үнгүй авч олж штэ. Pro гэдэг загварыг авсан хүн одоо зарим хүмүүст нь үнгүй найзыгаа өрөх хэрэг байдаг тийм. Тэгээд тэрийг авсан багтал жишээлбэл одоо Gemini, за Anti-Gravity тийм. За Google-ийн Google Flow, Google юу гэдэг маш олон бүтээгдэхүүнийг ашиглаад хүн одоо өөрийнхөө бизнес үнгүүгээр ашиглаж болохоор байгаа байхгүй тий. За тэгэл Cloud-ын Codex одоо нэг код бичдэг энэ юм чи ямар ч мундаг болцсон юм. Тэр Anti-Gravity Codex хоёр бол за уучлаа. Гэхдээ монгол хэлийг бол тэр Anti-Gravity бол баг 99.9%-т ойлгож шít тий. Тэгэхээр ийм хөгжүүлэлтүүд ийм мундаг юмуд явж байгаа шít бид нар энийг ойлгоод зүгээр тэнд нэг за видео бичлэг хийхээс илүүтэй яаж өдөр тутмынхаа амьдралд үнийг
ашиглах вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр би ч гэсэн community үүсгэх шалтгаан нь хичээж байгаа шалтгаан нь бусад хүмүүс энийг мэдээсээ энийг хийж байгаа хүмүүс бас хоорондоо ярилцаасаа нэгнээсээ суралцаасаа л гэж бодож хийж байгаа. Тийм бидэд одоо суралцах ёстой зүйлсүүд маш олон байна тий. Тэгэхээр би төгсгөлтөн таагаараас яг нэг ижил асуултыг асуумаар л да. Ер нь бол хүмүүсийн хэмэл оюуны хэрэглээ ганцхан Монгол гэлтгүй дэлхийн нийтээр л яг чат бодоос асуулт асуух төвшөнд л бараг 80-90% байгаа болов гэж. Энийг чинь судалгаанууд харуулж байгаа. Тэгэхээр та бүгд яг өөрсдийнхөө ашиглаж байгаа агентийн системтэй холбоотой манай үзэгчдэд бас ингэж ашиглавал илүү үр дүнтэй гэдэг нэг типийг өгөөч төхөө. Хүрлэгээс эхлэх үү? Ингэж ашиглавал нэг түрүүн бас нэг дурдаад өнгөрсөн ер нь нэг prompt бичиж сурах хэрэгтэй байх. Ойлгоод гэх юм уу тий. Тэгэхгүй нэг одоо бид нар чинь хэмэл оюунаар нэг энэ цэгээс энэ цэгт хүрэх гээд байгаа. Тэгээд тэр замыг товчилж өгж байгаа нь одоо нэг prompt бичих prompt engineering л гэж ойлгоод байгаа. Тэгэхгүй ингээд нэг задгаа хаяад надаа энэ дээр туслах өнгөт нөгөө одоо хэмэл оюун модулүүд чинь өөрсдөө хайж эхлэн буруу юм гаргаж ирнэ төрөө явчихна тий. Тэгэхээр prompt бичиж сураад тэрийг бол одоо хаанаас зүгээр чатанда өөрөө асууж болно шүү дээ. Надад prompt бичих аргыг заадаг. Хамгийн бага одоо токеноор яг үр дүнгийн гаргаж чадж байгаа энэ скиллийг л одоо prompt skill гэж нэрлэдэг байх шүү. Тэгэхээр тэр нэг одоо монголоор айгу ингээнээр тайлбарвал юу тарин тэрийг одоо хураана гэдэг шиг тэр анх өгж байгаа тэр prompt-оо айгу сайн ойлгох хэрэгтэй. Тэрийг нэг бага энерги зарцуулахаар зөв бага хугацаа зарцуулахаар тэрийг ойлгочвол ер нь дараагийн юмнууд нь аягүй амархан болоо явчихна. Агентийн системүүдийг хүн болгон зүгээр л надад юу хэрэгтэй вэ гэдэг талаасаа бодоод одоо юу л хөгжүүлж болж байна. Тэгэхээр хамгийн эхлээд prompt аягүй сайн бичээд сурчих хэрэгтэй байх. Тэгээд яг миний өдөр тутмын амьдралд надад юу хэрэгтэй вэ тэрийг одоо сүүлийн үеийн модулууд бол хідэн одоо юу гэдэг лаг хүмүүс суугаад хийх юм тэрийг бол хэд дахин нуглах үйцэн гэдэг үр дүн гаргаж чаддаг болцсон учраас яг миний амьдралыг юу хэрэгтэй вэ тэрийг би хиймээр байна гэдэг ихний ээлжинд бичээд үзэхэд тэрний одоо юу гэдэг архитектурын AI-г гаргаад өгчөн тэрийг одоо яг юм шат дараалаад надаа хийх аргачлалын энгийн үгээр тайлбарлаад өгөө гэхэд тэгэл тэрийг дагж хийгээд үзэхэд хамгийн ихний төслөө хийчих байх. Тэгэхээр магадгүй нэг одоо үзэж байгаа оюутнууд одоо 10 жилийн хүүхдүүд ч юм уу те хамгийн эхлээд prompt бичиж сураад юу хэрэгтэй мэн те эхлээд ямар ч нэг юм environment-ыг бэлтгэх. За тэр бол өстой дөрч дараагийн алах юм. Тэгэхээр prompt бичиж сураад за би тэгвэл одоо энийг ийм хиймээр энийг хийхэд бол яах ёстой вэ гэдэг нэг одоо нийт архитектураа ингээд нэг сайн ойлгож чаддаг болсон байхад араас нь тэр нэг hard skill-үүдийг бол яаж хийж байгаа сурчих. Энэ яг бидний нөгөө өдөр тутамдаа ашигладаг health system-ээс арай өөр ашиглах арга барил байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бас маш сайн ойлгох хэрэгтэй. Prompt бичих нь бол хамгийн ихнийх. Батманлагийн хувьд бас юуг зөвлөмөр вэ? За LLM гэдэг зүйлтэй харьцах, LLM суурилсан агент гэдэг зүйлийг зөв хэрэглэх, зөв бүтээх гэдэг бол уялдаа холбоотой. Гэхдээ нэг хоёр жоохон өөр зүйл. За эхнийх дээр нь бол зөвөр одоо саяны одоо prompt бичиж сурах дээр арай нэг тийм нэмээд жоохон практик талаас ярихад бол нэг сая ярьжсэн аль болох тийм шат дараалалтай байдлаагаар одоо шийдвэрлэх гээд байгаа асуудлаа одоо хэд хэдэн алхамд хуваачих. Тэр алхмуудаа яг нэг гоё нарийн тайлбарлаж өгөөд тэгээд болж өгвөл бас ийм адилхан асуудлыг шийдвэрлсэн жишээ оруулаад өгвөл нэлээд дээр. Тэгэх юм бол модель нь болохоор нэг in context learning гэдэг зүйл болоод гаргаж байгаа гаргац нь илүү үр бүтээлтэй, үр дүнтэй зөв байх тал руугаа болдог. За яг агентийн ашиглалт бүтээлтээр юу гэж хэлэх вэ, юу гэж зөвлөх вэ гэвэл ер нь бас түрүүн ихний асуултан дээр дурдж явах шиг байсан. Тухайн агент нь өөрөө яг ямар асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм бэ гэдгээ аль болох тодорхой болгох хэрэгтэй. Яг нь мэдээж хуучин байсан системүүдийг бодвол хамаагүй уян хатан ч гэсэн тодорхой байх тусмал илүү сайн ажилдаг гэдэг нь бол үнэн. Тэгээд тухайн шийдвэрлэх гээд байгаа асуудлаа тодорхой болгож чадсан бол тэр дотор хаана хүний оролцоо шаардлагатай вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Тэрэнд голцоо юу байгаад байдаг вэ гэвэл одоо эргэж буцааж болохгүй шийдвэрүүд дээр байх талтай байдаг. Одоо жишээлбэл чухал имэйл явуулахдаа LLM тэрийг бэлдэж өгч болно, агент нь бэлдэж өгч болно. Гэхдээ яг эцээ явуулах гэдэг юм
хүн өөрөө ер нь дарж явах хэрэгтэй. За мөнгө шилжүүлэгч байдаг юм уу тий. Тий. Ингээ иймэрхүү зөвлөмж өгмөр. Энэ тал дээр золбоо юу гэмээр? За сая үл ер нь ярьлаа яхаа. Промпт хөлж чухал. Гэтэ би энийг яг юу гэж хэлмээр гэхээр дахиад эргээл AI гэдэг зүйлдээ сонирхолтой болоод ерөнхийд нь бацах юм бол AI-г яаж ашиглах вэ гэдгийг өөрөө яг чин сэтгэлээс ойлгосоо л ирсмээр байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд яг заавар бол маш олон байна л да. Эйжентэд жишээлбэл их юм бол за сөүл MD гэдэг сөүл буюу тэр яг чи яг ямар шүү зан характертай яаж ажиллах юм те instructions өгдөг ч гэдэг юм. За cloud MD гэдэг файл дээр нь өгдөг те. За тэр контексттэй холбоотой асуудлуудыг яаж шийдэх юм те ямар плагин нэмж тэр санах хойг урт болгох юм. Энд олон юм бол байгаа. Гэхдээ энэ олон асуудлуудыг жишээл бид нар мэдэхгүй байхгүй та нэг талаас. Тэгэхээр энийг би яаж мэддэг вэ гэхээр за промпт ч гэсэн би яг өнөөдөр зөв промпт ч буруу промпт ч гэдэг мэдэхгүй байхгүй. Тэгэхээр миний хэлэх гэдэг санаа бол энэ бүхний чинь бас AI чинь хэлээд өгч юм. Энэ дээр туршлага гэж ярьж байна яг зөв. Бусад хүмүүс яг юу гэж зөвлөж байгаа юм тий? Өнөөдөр ямар шинжилтүүд гарч байгаа яаж байгаа юм. Ядаж л хамгийн энгийнээр ноутбук LM ашиглаад ноутбук LM дээр магадгүй тэр YouTube-ийн хамгийн сүүлийн үед гарч байгаа заавруудыг уншаад за би жишээлбэл англи жоохон таарах нь тий. Тэгэхээр 100% ойлгож чадахгүй. Гэхдээ яадаг вэ гэхээр за энэ ямар ч хэлсэн юу хэлснийг ойлгоод авъя. Тэгээ ноутбук LM рүү оруулаад ноутбук LM-ээс асуудаг тийм үү. За энэ дээр чинь жишээлбэл яаж AI-г ашиглах юм, яаж эйжентээ хөгжүүлэх юм, тий? Яаж энийг үр бүтээлтэй ажиллуулах юм. За тэр олон эйженттэй бол яаж олон информ эйжентүүдийг хооронд нь уялдаатай ойлгох юм, тий? Түрүүнд эндээс нэг датанууд ирсэн. Энд маш олон хязгааргүй олон дата байгаа, хэрэгтэй хэрэггүй юм байгаа. Энийг яаж зохион бүтээлчлэх юм, тий? Энэ бүхний чинь AI чинь өөрөө хэлээд өгөх байхгүй та. Тэгэхээр ерөөсөө AI-г яаж ашиглах талаар AI-с нь асуул гэж хэлмээр. Гэтэ өөрөө зөв ерөнхий юм асуухгүйгээр бусад хүмүүс яг юу ярьж जैन те ямар зөвлөгөө өгж जैन хаана юу хэлж जैन тэрийг нь оруулаад тэндээс нь яг би ерөөсөө яг AI-г ингээд зөв ашигламаар байна. Ямар шат дамжлагтайгаар ашиглах вэ гэдэг зөвлөгөө өөрөөс нь асуувал хэлэх. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч яг энэ хэмэл оюунтай холбоотой өөрсдийнхөө мэдлэг туршлагыг хуваалцсан та бүхэнд баярлалаа. Маш сонирхолтой яриа боллоо. Тэгэхээр үзэгчдээ Тэнгэр-Телевиз та бүхэнд Тэнгэр панелынхаа дараагийн дугаарыг хүргэлээ. Бид хэмэл оюунтай холбоотой сэдвээр ярилцлаа. Дараагийн дугаарууд ч гэсэн хэмэл оюуныг ер нь хэрхэн үр өгөөжтэй ашиглах, хөгжүүлэх, за мөн Монголд хэрхэн яаж нутагшуулах талаар салбарын экспертүүдийн байр суурийг бид хүргэсээр болно. Манай нэвтрүүлэгт хамтаагаараа анхаарлаа хандуулсан баярлалаа.